За та нүхтэй энэ орон амар амгалан айлтгая. За юуны өмнө бас сэтгэл судлаачдын залгамж холбоо, онол үзэл баримтлалын залгамж холбоо, тэгээ мөн одоо бус заавал сэтгэл судлаачд гэхгүйгээр энд ингээ хуран цугласан хүмүүст онол практикийн одоо чиглэлээр энэ Ахмад багш намайг урьж ингээд лекц уншуулах болсонд энэ санаачдыг гаргасанд одоо гүн талархал илэрхийлье. За тэгээд хамгийн гол нь инг түшиг одоо ингээд шууд сэдвтэ ороо явуучих уу те. Инг түшиг тэгээд за онлыг чи одоо тэгээд таанаас нь ярих юм бэлээ. Нэг тодорхой сэдв байна уу гэсэн чи надад нэг ийм сэтгэлийн дотоод аялал гээл сэдв санал болгосон чинь гів гинтгийг сонирхол төрөө явуучлаа. Тэгээ би шууд юу гэж хэлсэн гэхээр хязгааргүй атлаа хязгаартай ч юм шиг гээд. Тэгээ яг тэр чиглэлийг ингээд бариад энэ лекцийг ингээд бэлдсэн чинь үнэхээр өөрийнхөө дотоод ертөнцөөр эргэж аялаад гэхдээ миний аялал гэдэг маань бусд хүмүүсийн онол практикийг ингээд ярих учраас бусдын одоо тэр сэтгэл зүйн ертөнцөөр ингээд давхар аялаад тэгээ миний сургалт судалгаанд оролцож байсан зүгээр ингээд нэг 3 настай охины хүртэл одоо кейс энд ингээд хөндөгдөхөөр надад бас их сонирхолтой сэдэж өгсөнд би бас их баяртай энэ лекцийг ингээд бэлтгэлээ. За ингээд одоо ерөнхийдөө болохоор энэ миний итгэл үнэмшил гарсан мухардл хийгээд өөрчлөлтийн тухай гэсэн би нүдний шилээ авахгүй болвол тий. Тэгээд тий. За тэгээ энэ хэсгээс эхлээд ингээ ярих гэж ингээ бодож байгаа юм. Тэгээд яг энэ хамгийн ихний хэсэг нь болохоор одоо хүмүүс нэг олон төрлийн нүрийг үтсэн гэдэг чиг би ч одоо хамгийн багадаа л нэг нийгмийн эдийн засгийн 2 өөр одоо энэ онцлогтой ийм нийгэм бас ингээ амьдрчлаа шүү дээ. Тэгэхээр тийм болохоор яг ингээд ярих гээд ингэсэн чинь ер нь тэр анх ингээд хөдөлмөрчдөд хандаж яаж лекц уншиж ирсэн, сургалтаа яаж явуулж ирсэн, ер нь сэтгэл судлал гэдэг юмыг ингээд хүн ардад хүрэхийн тулд бол эхний 15 жил бол ерөнхий сэтгэл судлал, сургууль хүмүүжил сэтгэл судлал ингээд голдуу одоо зааж ирсэн шүү дээ. Бид нар ч одоо энд манай хин доктор Нацаг Долгор бас ингээ ирсэн байна. Тэгээд бид нар ч юм бол эхлээд зүгээр л энэ ерөнхийдөө сэтгэл судлалыг хүн амд хүргэх тэгээд багш үлддэг ихтэй сургууль заахын чиглэлээр явж исэн. Тэгээ анхны лекцийг бол ингээд бас мэргэжлийн хичээлч бас арай орох болоогүй байж исэн чинь дээр үед намын гишүүдэд лекц уншина гэж нэг бид нарыг нэлээд том шалгадаг тийм шалгуур байлаа. Тэгээд нэг лекц уншаад тэгээ ер нь их аятайхан болох шиг болоод хүмүүс алгаа ташаад их олон намын гишүүдийн өмнө анх удаа ингээд гарчаад тэгээд тэр лекцнээсээ ингээд гараад явж исэн чи аав миний хажууд явж исэн хэрнээ ерөөсөө дуурахгүй. За нэг л юм болохоо ээжтэйгээ бодоод манай замдаа цаавуулаа аав дуурдгүй. Цааваа гарах гэсэн чинь би ч яг нэг дагаалгаан бас нэг ааваас нэг гайгүй үг сонсчих санаатай. Яг гарах болохтой аав юу гэсэн чинь үгүй яг уу ярьж байгаа юм чинь тэгээд гайгүй юм байгаа үз. Үгүй тэгээд тэр их олон хүний өмнө гарчаал гараа зүгээр галзуу хүн шиг ингээд саруулзуулаад их юм. Наад 2 гарын чинь хаана ойлгох ёстой талаар чамд заадгүй мүү гэсэн шүү дээ. За тэгээд тэрнээс хойш болохоор зүгээр энэ яг гараа нэрэ хаана ер нь тэгээд хүний өмнө гараад ямар нэгэн зүйл ярьж байгаа зөвлөж байгаа хүмүүс бол өөрийгөө яг яаж авч явах юм бэ гэдэг дээр маш хатуу юм одоо сургамжсэн. Тэгээд тэрийг энэ тэр сэтгэлийн хөдөлгөөнөд жолоодох тэгээд биеийн хилэмжийн тухай том онолуудыг бол мэдэн ш та. Гэтэл зүгээр тэр бол хэдийгээр мэргэжлийн сэтгэл судлаач гээд цаллагдаад хүмүүсийн өмнө гарч исэн ч гэсэн тэрийг зүгээр л ингээ өөр дөрөө буулгах одоо буулгаж чадаагүй л ав маань ингээ олоод харсан байсан. За тэгтэл дараа нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар өөрөөд нэг лекц уншуулсан чинь
бас л их аятайхан болж энэ зөвлөлтөд төгссөн аргагүй нэтэрэ гэхээр за одоо их аятайхан болцсон юм ба гэсэн чи нэг багш маань дуудаж нааша хүрээд ирсэн чи тэгээ энэ дээр болохоор би гайтай жишээнүүд гэдгийг учир нь бол яасан гэсэн чи нөгөө унсан номноос л баахан одоо бол Англи Америкийн жишээ аваад байдаг гэж бид нар ингээ Оросоос жишээ аваад Миша Саша гэдэг ингээ баахан ярьсан чи инхэ чи ерөөсө 5 жил Оросод юу ч сурахгүй хурж ирсэн байна гэсэн. Гэхдээ яасан бэ багшаа гэсэн чи чи зүгээр л нэг жоохон чэйжилсэн ингээ яриад байх юм. На хідэн дүүнэрийнхээ темпераментыг ядахтаа мэдчихвэл чи ядаад нэрлэж жишээ авч чаддгүй юм уу гэсэн. За тэгээ энэ одоо тэр хүний онцлогийн талаарх онолуудыг хичнээн уншсан ч гэсэн бид нар яг тэр хүн дээр буулгах асуудал бол бас л дутагдaltaй байсан. Энэ аялал надыг тэнд аваачлаа. За тэгээд дараа нь болохоор бид нар зүгээр энэ саяхныхаа одоо жишээ баримтаас яригээд бодож байгаа сэтгэл судлаачид гэдэг тэгэхээр хүүхд чи ямар байдгийг өөрөө ямар байдгийг ингээ хүмүүс би одоо яг яаж наашаа хараа хэлээд гэсэн иймэрхүү сорилтуудыг тулгардаг байхаа. Тэгвэл биднэрт бас ингээд тэрнээсээ хэрэгэлдэг юм гэж бол байж байгаа. За жишээлх юм бол манай тэнхимийн хэрэглэгч бас энд ингээд сууж байна. Тэгээ ер нь бид нар бол нэг ийм уламжлалтай энэ онлоосоо хэрэгэлж болохын бас ингээд хамт олонныхаа харилцаанд хэрэгэлдэг. За тэгээ бид нар тэр хүмүүст ингээд номлохоос өмнө тэрийг бас ингээд хэрэглэж үзэх нь их чухал ач холбогдолтой байдаг. За тэгээд энэ би өнөөдөр ууртай байна гэдэг чинь би үнэхээр маш таагүй ажил төрлийн харилцаанаас болоод жоохон уур хүртсэн, ер нь баг бүгдэнд нь гомдсон байсан үе, тэнхмэр хэрэглэж байсан үе дээ. Яг тэгвэл тэр ажлыг сайн хийсэнгүү гэд. Тэгэхээр одоо нэг урьдчилж хэлж мэдээлэх гэдэг тэр одоо харилцааны транзактын онол бол байж байгаа. Тэгээд тэр транзактын онолынхаа одоо юмнаас бид нараас тогтсон байсан нь бид нарыг тэгжих сүртэй муудалцахаас ингээ хамгаалж өгсөн байгаа. Яасан гэсэн чинь нөгөөдөл чинь бас мэдж байгаа. Ягаад гэвэл хамтарч юм хийжсэн би ядраад би хүүхдтэйгээд намайг орхио явцсан учраас би ганцаараа үлдээд маргааш нь одоо уураа гаргаж байгаа юм тэр. Хаалга хаачгаа би өнөөдөр ууртай байна. За энэ хийж мэдээлэх бол та нарт биш, чи тийм биш, би ийм биш те. Зүгээр яагаад гэдэг тэр асуултанд л гэр бүлийн харилцаанд ч хэрэгэлдэг байгаа. Чамд гомдоогүй би өнөөдөр маш их хүнд өдөр байлаа. Гүцэн ш та оройжонгоо дугаагаад надаа хинч гомдсны хэрэггүй. Тэгээд сайхан хаалгаа хачаад нэг сайхан ууртай хүн ингэ сууж ирсэн чи одоо оюун гэрэл багшигаа ихэнх манай шавнараа үл таньда нэг шагаахаар нь хаалгаа хаачих л да гэд би яг өөрөө ч бас тэр дүрдээ итгэчгээд ингэсэн чи яасан гэсэн чи гүй юм асуух гэсэн тэглэж гисэн нэг аяг халуун баахан уучих юм уу? Тэгээ өөрөө ирэхгүй миний инээд хүрээд за тэгээ тэр өдрийн өчтөр ажил төрөлтэй холбоотой байсан асуудал маань ингээл одоо болж байгаа нь тэр. Тийм учраас бол зүгээр ингээд бид нар сэтгэл судлаачдын хувьд биш нөхөр эхнэрийнхээ хувьд эмээ өвөөгийнхээ хувьд зүгээр ингээд иймэрхүү юмнууд бол яг сэтгэл судлалын онл маань ингээд аваад үзэхээр хэрэглээ нь бас ингээд доошоогоо ингэж буудаг бөгөөд за ийм их олон жишээтэй одоо энд ингээд та нарын өмнө зогсож байна. Гэхдээ огт жишээгүй байсан үеэ бас эхэлж ярьлаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр би болохоор ингээд за тэгээ 90-ад онтой тулгарсан чинь 90-ад оны зөвөр нэг юм поток яг инүүшг ингээд лекцэн дээр нэг оюутан ингээд нэг намайг лекц уншсан чи юм хилээд харин би дэрэгдэн яваад очсон. Яасан бэ хөө гэсэн чинь их ууртай байна. Нөгөө ардчлалын бас шуурга ингээ гараад ирсэн байсан. Та нар мууса марксистууд үүнээс өөрөөр одоо зааж чадахгүй штэ. Гэхээр би гайхаад анхудаага оюутан тийм үг хэлж байгаа юм. За чи ихэд ямар үзэлтэй хүн бэ гэсэн чи би идеалист хүн гэсэн. Би тэгэхээр бас өөрөө ч сандарч байгаа юм л да тий. Нэрэл өөрөөр зааж чадахгүй юм чинь. Тэгэхээр нь яасан гэхээр гээглийг уншиж судалж хүлэн зөвшөөрсөн хүн л өөрийгөө тэгж хэлэх байх та гэсэн чи оюутан уурлаад юу гэсэн чи би уншаагүй тэрий чинь. Гэхдээ л би идеалист гэсэн. Тэр бол ингээд маш их аятайхан тэр одоо тийм өөрийнхөө үзлийг зоригтой илэрхийлсэн учраас надад маш их чухал тус олсон их юм бодогдуулсан ийм одоо оюутны ийм одоо дургуутсал байсан. За тэгээ нэг үзэл сурталд нийцсэн онд арга зүгээ хэрхэн халах вэ гэсэн энэ асуулт болохоор миний хувьд ингээд нээлттэй үлдсэн. Тэр бит хоёрын ингээд яриагаар болохоор тэгээд энэ маань одоо ингээд бас өнөөдрийн өнцгөөс ингээд аваад үзэхэд миний энэ одоо мэрэгжлийн итгэл үнэмшил яаж мухардсан тухай би бол өөрийнхөө сэтгэл судлалынхаа тэнхмийн энэ одоо дурсамж эргцүүлэлдээ бас ингэ бичиж үлдээсэн байдаг юм аа. Тэгээд яасан гэсэн чинь хүмүүс ерөөс
энэ арчилсан нийгэмд зарим нэг хурдан шилжээд явцсан. Над мэдээ хүмүүс нь бүр гайхаад сүүлдээ ерөөсөө би сэтгэл судлалын онол арга зүг зааж чадхаа болсон. Юу зөв, юу нь буруу, тэгээ яг юунд итгэх гэдэг асуудал бол ингээ мухардалд оруулсан байгаа. Ер нь мэдхгүй юмтай тулгархаараа бид нар бүгдээрээ л тэгдэг шүү дээ. Тэгээ энэ бол одоо бүгдийг мэдчихсэн юм шиг царайлаад яах вэ? Энийг ингээ бичиж ярьж бол би хэлсэн байгаа. Тэгээ 97 онд бид нар бол энэ Оросын холбооны хууль улсад бол энэ манай нацагт олгоод бид нар нийгмийн ажлын одоо чиглэлээр тэр олон улсын семинарт нэг сар орчим ингээ явсан. За ингэж яхад бол баахан ном худалдаж ирсэн. Гайхалтай номнуудыг. За тэгээ уншаад судалсан. Оюутнуудад танилцуулаад ингээ лекц уншиж ирсэн. Тэгээд энэ хүн болгоны их энгийн юм шиг одоо та нарт ингээ санагдаж байгаа юмн дээр бол их зовж ингээд тийшээ орлоо шүү дээ. Ягаад гэвэл чөлөөт сэтгэлгээ нэвч шингэсэн. Ваа, яаж ингэж сэтгэдэг байна? Фрейдийг эхлээд уншсан. Гэхдээ ямар задгаа. Тэмийн бол ерөөсөө ч амталж байсангүй. Тий. Гэхдээ Оросд бүх юм нээлттэй байсан гэж худлаа тэгж яриад яах вэ? Маш олон зүйл хаалттай байсан гэж олон зүйл нээлттэй байсан. Тэр үеийг л цагаан хаант Оросын үед бол одоо 1905-7 оны үед бол психоанализын одоо юунууд бүлгмүүд бол байгуулагдчихсэн 25 он хүртэл явж хагаад тэгээд нэг 25-30-аад оны үед бол тэр нөгөө нэг педагогийн одоо тэр гажуудал гэдэгтэй холбоотойгоор бол одоо хаагдаад дахиад тэгээд одоо тэр 80-аад оны үед бид нарыг очиход бол зөвхөн бүх бүтээлүүд бол ингээд гарцсан байсан. За тэгээд сэтгцийн асуудлыг маш олон өнцгөөс нь харсан. Нэг онлын уушигтад нөгөөх нь бүр гайхалтай тийм одоо өнцгөөс. За тэгээд сонгох хослуулах өргөн боломж байгааг ингээд олж мэдсэн миний хувьд бол маш их чухал. Тэгээд ээж маань ингэж хэлдэг байсан. Бас ээжигээ цугс дурдлаа. Ийм их олон чиглэлээр намайг аялууллаа штэ ингээд түшгээ өгсөн сэдв чинь. Тэгээ яасан гэвэл ингээд 18 нас хүрээл хүний ухаан цэлцгээтэл ороод ирдэгсэн чи гээл нэгдээ. Тэгээ надаас хүлээж исэн. Гэтэл би одоо дүүж гарсан хойно энэ үзэл баримтлалтайгаа ингээд цэлц хийдгүй байгаад лсэн. Одоо ч гэсэн цэлц хийхгүй юмнууд нь зөндөө үлдээл тэтгэвртэй гарцсан тэгсэн гэрнэ цэлц хийж орж ирсэн жоохон санаануудаа та нартай ингээд хуваалцаад ингээд байж ах юм аа. Бас юм гэдэг чих сони юм аа. Тэгээд тэр цэлц хийж орж ирнэ гэдг нь бол би ерөөсө гів гинтийн одоо инсайт сэхэр л одоо тэр катарсисын асуудал гэж мэрэгчлэлтэйг ингээд холбож үзээд за бас иймэрхүү тал бас ингээ байх юм. Тэгээ ухаарсны үр дүнд ингээ яасан гэсэн чинь одоо тэр энэ яаж ийм үзэл ингээ бий болдгийг яаж ганцхан миний ярьж байгаа л ганцаараа зөв гэсэн тэр ягшмал үзлээс одоо сэтгэл судлаач хүнийхээ хувьд багш хүнийхээ хувьд ээж хүнийхээ хувьд бол үр хүүхэдтэй тулгахгүй хань ижилдээ ч гэсэн заавал миний зөв байх ёстой гэж тулгахгүйгээр хандах вэ гэдэгт бол зөвхөн миний хувь хүний хөгжилд их чухал юм болсон юм аа. За тэгээд энд бол энэ сэдлийг оюутнуудаа төрүүлэхэд бол нэлээд анхаарсан байж байгаа. За үзэл баримтлалын шинжилэл ингээд амар хийгддэггүй гэдэг нь хүмүүст бол зарим хүмүүсийн хувьд бол амархан ч байж магадгүй хүний онцлогоос болдсон шүү дээ. За миний хувьд бол ингэсэн. За тэгээд тэр хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд гээд 99-2000 онд ингээд энэ тэр Английн хүүхдийн эвэг сангийн энэ одоо дэмжлэгтэйгээр энэ хүний хөгжлийн нэг 5 лекцийг анх бол нийгмийн ажлын оюутнуудад одоо онлын ном байхгүй байсан учраас тэр 2000 оны хувийн зохицон дасах гэсэн энэ хоёр бол миний онлын шин чанарт хамгийн ихний одоо бүтээлүүд. Энэ доор нь байгаа тэр нэг навсгар хуудас нь бол энэ номын маань хизээний ингээ хүмүүс өмчилж аваад ингээд цахимд ингээд тавьсан байгаатай таарсан ийм одоо юм аа. Тэгээд хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд маань одоо ингээд 15-6 онолтой. Тэгээд энэ сэтгэл зүйн зөвлөгөө гэсэн тэр шар ном маань гэр бүл хүүхдэд чиглэсэн онол арга зүй. За сэтгэл заслын зөвлөгөөний үндэс ном маань бүр чадан ядан одоо энэ сэтгэл заслын зөвлөгөөний бол одоо онол арга зүйтэй холбож тэгээд Монгол хөрсөн дээр буулгаж ингээ хичээж ер нь номнуудаа тэгж бас их хичээж байгаа. За тэгээд энэ бол ингээд лекцийн эхний одоо товчхон
тэр хэсэг нь. За тэгээ шахалт шаардлага бол сэтгэл судлаачдад их тулгарна. Хурч ирээд за сэтгэл судлаач юм бол алив тэрийг засаад өг. Би одоо яг ингэчлээ яг яах вэ гэж ингэж тулгардаг байгаа. За тэгээд энэ дээр бол тэр ярьж байгаагаа нотол оншилж өгнө үү гоцаавьяасыг тодорхойл гэсэн бас тийм ч аюултай биш 3 хэсэг бол авсан байж байгаа. За тэгээд ямар зан төлөвийг тэгээд нэр за энэ хоёр слайдынхаа байрыг багш нь солилцсон юм байна. Ингээд тэднийг ингээ уншаад байсан чинь нөгөө коммунизмын үед чинь бид нар нэг сайхан тийм зарчимтай байсан шүү дээ. Их оронч интернационалч элбэг баян оюун ухаантай их оронч интернационалч одоо хүмүүсийг хүмүүжүүлнэ гэж ингээд коммунист хүмүүсийн 5 зарчмыг л тэргээрээ ингээд хүнээ хэмжичдэг байсан чи одоо нөгөөх 2 хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вүлээ шавнартаа ингээд багш нарт ирнэ ихэвчлэн заана л да бид нар чинь багш нарт ингээд заалаа гэж бодох чинь одоо хүүхдийг хүмүүжүүлээд яг хаана хүргэх юм бэ гэдэг асуудал бол одоо ч гэсэн мухарцсан хിവэрэ байгаа гэж боддог. Тэгээд эднэрийг ингээ уншиж хагаад за мэдээж хэрэг психоанализ бол психоанализ л юм чинь ерөөсөө генитал одоо бэлгийн хувьд боожингүй хүн бол төгс хөөн гэсэн байж байгаа. Адлер бол нийгмийн сонирхлоо идэх өндөртэй хүн гэж байгаа юм. Гештальт бол сэтгэл зүйн хувьд бол 90 цент хүрсэн хүнийг нэрээ сэтгэл зүйн хувьд бол маш инфантилны нялхамсаг хүмүүс бол цаагуур чинь дүүрэн биш дээ өөрийгөө хариуцж чадахгүй байгаа. За хүмүүнлэг бол өгөгдсөн боломжоос чөлөөт сонголт хийж өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай хүнийг одоо үндсэн загвараа болгоно гэд ийм юмнууд бол ингээ байсан чинь бид нар одоо яг хаачих юм бэ гэхээр тэгээ чадан ядан би өөрөө тэр хамгийн ихний лекцэн дээр нь номныхаа тэр чинь лекцэн эмгтгэл штэ. Ер нь оюутнуудаа энийг уншиж эхэлсэн байгаа шууд ингээд орчуулад тэгээд өөрөө нэг тодорхойлтгичлээ. Тэгээ энэ саяын дурдсан эрдэмтдийнхийг ном бүтээлдээ дурдсан хэрнээ миний хийгдүүлдэгчдэг энэ хүмүүс яагаад тэгдэг юм байгаа. Багшиг бол яг уу гэж бодд юм шиг байгаа. Тэгэхээр өөрөө өнөөдөр ингэ танилцуулж байгаа. Ямар ч ёс суртахууны уналтгүйгээр худал хэлэх хулгай дээрэм хийхгүйгээр ажил төрөл хийн амьдралаа аваад явах чадвартаа өөрийнхөө төлөө хариуцлага хүлээн зовлон жаргалыг даах нуруутай бусдыг дэмжиж бусдаар дэмжүүлж чаддаг аз туршсан эрсдэлтэй алхмуудыг хийн мухардлаас гарахад хүн нөөцөө одоо төвлөрүүлдэг байх нь хүний эрүүл саруул хөгжлийн энгийн шалгуур гэд би тэгтээ одоо ч гэсэн энэ тодорхойлтонд өөрөө үнэнчээдгээ. Ягаад гэвэл нэг удаа тэр одоо хор хангийн хүмүүст ингээд лекц уншижсэн чинь өөрийнхөө олсон мөнгө баялгаар гайхуулсан нэг жоохон хүү босч ирээд надад бол ингэж хэлсэн байгаа. Би чи ингэж хулгай хийчээ цай баавыг нийтэж уучаад айлаас юм аваад гардгийн таадгаа сэтгэл судлаач хүн болвол тэр чин бас ингээ өөрөө мөнгө хөрөнгөнийхөө гачигдлаа ингээ шийдчихснээр онгироод байгаа байхгүй юу? Тийм ёс суртахуунгүй энэ талыг нь оруулж өгөхгүй болвол тэгэхээр нь би жоохон сонсоод тэгж байгаа тэгсэн. За ойлголоо. Тэгээд чамд нэг юм хэлжээ. Ямар ч хэлээ гэсэн чи буруу юм хийсэн байна, ёс зүйгүй юм хийсэн байна. Цаашдаа хийж болохгүй гэдгээ ингээ ойлгож байгаа. Гэхдээ чи баг ямар онцлогтой хүн бэ гэж тодорхойлохоос өмнө бол яг хулгайг тэгж хийдгүй юм да бодвол ягаад гэвэл та нар бол зүгтх хулгайлах гэдэг чи өөрөө тийм л утгатай. Та нарыг барьж таслан зогсоод нийгмийг аюулгүй болгох нь хууль хяналтын байгууллагын үүрэг. Тийм учраас нэг их бусад хулгай хийдэг тийм одоо буруу зүйл хийж байгаа хүмүүсээс би чамайг нэг онцгойрсон гэж л ерөөсө бодохгүй л юм да. Тэгээд харин чи тийм ч учраас тэгээд бас нэрэл бооцоо идэж уудаг бол баригдал хүрээд ирсэн байна. Мэдүү тэгээд цаашдаа битгий тэгжээ. Одоо тэгээд бусдтай ингэж сүр хүчийг үзүүлээ яах вэ гэсэн чинь тэгээд тэр тэгээд энэ ёс суртахуун гэдэг асуудал нь болохоор зүгээр ийм эгэл жирийн юм шиг мөртлөөс тэнд тэгээд ажиллаж байгаа сэтгэл зүйчдэд багш нь уулзахаар нэг юм хэлдэг. Тэд нар тэгээ овоож байгаа тэр нөлөө тэнд ажиллаж байгаа сэтгэл зүйч хоёр бол зүгээр практик дээр өрсөлдөж байгаа шүү дээ. Бид нар хэрвээ тэднэрт нөлөөлж чадах юм бол тэд нар засраад тийм ээ нэгийг ухаарад гарна. Шоромжин гэдэг маань нөгөөдөл нь гартаа авах юм бол ингээд тэдний тэр чинь бас их аюултай. За тэгээд энэ нөгөө нэг нь болохоор ингээд тэр саяын кейснүүдийн чинь нэг юу гэсэн гэхээр
бас анхны дадлага аваад ингээ очисон чи ер нь дадлагтай холбоотой бас юм их гарч исэн эргээд хөдөлмөрчд ч гэсэн биднэрт бол хандаж энэ сэтгэл судлаачдад маш их тийм асуудал тавьдаг байсан учраас номнуудын маань жишээнүүдийг бүгдийг ингээ Монголын хөрсөн дээр бүтсэн ийм одоо номнууд байгаасаа гэж хүсдэг учраас зарим номнууднаас гадаадд олдохгүй гэж бас энэ хүндээ боддгийн шүү дээ тий. За яагаад гэвэл их тэр сургууль дээр төдийгүй нутаг орондоо их алтартай зарчимч мундаг мэддэгтэй тийм захирал бол намайг залуу хүн болохоор маань дадлагыг сайн өөрөө сайн үтсэхгүй бол дадлагыг авахгүй гэж айлгадаг байсан. Тэгэд би ч бас тэгэхээр урдаас нь надад тэгж илэн далангүй ярахаар нь бас илэн далангүй ярьдаг байсан. Тэгээд 7 хоног хүүхдүүдэд дагуулаа багш нарын хичээл дээр суучид бүр үнэхэрийн уйтгартай залхуутай ярьдаг сурах хичиг гэж тэр хүмүүсийг тэр үед нэрлэж исэн. Номон дээр байгаа 5 дугаар ангийн хүүхдэд зориулсан юмыг л буцаагаад өөртөө ингээд уншаад тэгээд ерөөсөө ч тэр хичээл миний суусан баг бүх хичээлүүд уйдгартай байсан. Тэгэхээр би захиралд нь ороо хэлсэн. Хөгжүүлэх сургалтын аргаар ажилласнаар энэ хичээлийн явцад сурагчдыг тэр үед 45 минут орж исэн. 45 минут онцлох боломжтой шүү дээ. Танаа багш нарын хичээлээс чинь манай оюутнуудад суралцах юм алга байна гэсэн чи жоохон уурн хөрсөн юм байлгүй. Тийм юм байдгүй маа. Наадах чи онол заа юу тийм юм үнэхээр тийм юм байдаг болвол чи өөрөө харуул гэсэн. Тэгэхээр за тгийгээд 5 6 дугаар ангийн нэг хідэн нээлттэй хичээлүүдийг аваад тэгээ хичээлийг би зөвхөн тэр 5 дугаар ангийн үлгэрийн англи гэж ганцхан нүүр 5 дугаар ангийн хүүхдэд зориулсан сурах хүчээр сэтгэл зүйн хувьд үүднээс ингээ боловсруулахын тулд тэрэнд би нэг 2 3 хоног бүр нойргүй хонсноо би санаж байна. Агуулга нь бол надад ойлгомжтой шүү дээ. Яасан гэсэн нэг удаа яаж заах юм гээд тэгэхээр н хүүхдүүдтэйгээ нэг одоо тэр сэтгэл судлаачтай бол хин хинтэй хамтрах байга баг байгуулдаг одоо тэр социометрийн аргыг сайн мэдэн штэ тэрийг ингээд энэ хичээлийн практик дээр буулгаад яасан гэсэн чи хин хинтэй хийх вэ гэдэг нэг хүмүүсийн ажлын нэг арга гаргахынхаа хажуугаар хичээлийг ингээд нууц бэлэг болгоё гэд хүүхдүүдтэй нэг нууцын хичээл хийсэ. Нууцын хичээл хийхээс өмнө би яасан гэсэн чи нөгөө үлгэрүүдийн авчид ингээд зүгээр ингээд англиад бичсэн. Тэрийг ингээд харсан чинь тэр текст бол тэ зүгээр тийм цагаан текстээс нь тэр үеийн сурах хичээг. Одоо нэг шиг юм гоё өнгөтэй бодогтой байгаагүй гин. Домог үлгэр байсан. Тэгээд адгуусны тухай үлгэр байсан, шидэт үлгэр байсан, аж байдлын тухай үлгэр байсан, хошин үлгэр байсан. Тэгэхээр зүгээр ингээд жоохон мэдээллийг жоохон цэгцэлсэн байгаа зү. За тэгээд тэр улаанаар доошо бичсэн байгаагийн чи урдуур сам тэр үед бол самбар дээр л бичдэг байлаа. Зурсан. Ингээд тусгаарлаад тэгээд яг энэ хэсгээр нь ингээ хуваачхаар юу болж байна гэсэн чинь дашаах гэдэг үлгэр болж байна. Нөгөө тулгуур дохио юм уу? Яг ой тогтоолтын онлоор бол яг эцсийн эцэст утгачилж аваа бадсан зүйл бол хүний утгачилсан механик тогтоолтын одоо зөв тогтолтоор суурилдаг өгөөд тэгээд энийг цааш нь задлаад яриад ийм аргуудад ингээ суралцах нь бол насан туршийн тэр одоо нөгөө утгачлсан тогтоолтын суурь нь болж өгдөг байж байгаа. Ийм мэдгүүд бол хэрэглэгдэх мэдлэг буюу тэр оюуханы одоо тэр чадамжинд нөлөөлдөг тэрнээс биш өгшөрмөл номлосон мэдлгүүд бол хизээч хүнийг болон бусдыг ингээ хөгжүүлдэггүй. Тий. За энийг бас тэгээ Монгол баавраасаа л аваад ийм юм байж ирсэн шүү дээ. Тэгээ нөгөөдөлдөө бол юу гэж хэлсэн гэсэн чи за хэдүүлээ нэг нээлттэй хичээл хийн багш нь танаа биеийн дамирын заална тэгтээ нэг нууц шүү. Энэ нэг царцсан намжлыг уншаад та хэд бол ингээд зурхан зураад бичгэн бичээд тэгээд ер нь юу шүлэг зохиохон зохиогоод үгийн сүлжээ хийх нь хийгээд ганцхан нууц тэр нууцыг бол хичээл дээр задлана. Тэгээ бүгдээр ингээд задлсан чинь нэг 4 5 хүүхэд бол шүлэг зохиоч гисэн царцсан намжлаар 4 5 хүүхэд 2 3 хүүхэд зураг зурчихсан. Тэгээ нэг хэдэн хүүхдүүд ингээд үгийн сүлжээ хийчихсэн. Тэгээд зарим хүүхдүүд нь бол зүгээр маш сайхан голыг нь олоод зүгээр тэр бол мэдээллийг яв цав хүртдэг хүүхдүүд тийм ээ. Тэгээд ингээд хуулаа бичсэн, хоцрогдсон хүүхдүүд нь энэ тэндээс нь бичсэн. Тэгээ нэг муу жоохон банд бол ингээд нэг одоо ч хүртэл надад тэр сурагч дэвтрийн чирнэлтэй цаас бор гар хоёр харагдчихлээ. Энэ нууцад орох уу багшаа гэсэн ингээ үтсэн чинь нэг жижигхэн ламхаг ингээ баримлаар хийчих. Орно штэ бушуухан далтгий. Тэгээ бид нар чив чимээгүй байсан ч гайхалтай тэр хүүхдүүд зүгээр ирээсэ. Тэгээ нэг хүн надад зааж өгсөн. Чи хичээл заахтаа айгаад байвал хүүхдүүд дундаа орчихоо айх юм байдгүй юм гэсэн.
Маш гоё зөвлөгөө өгсөн. Багангийн багш өгсөн. Тэгээд хүүхдүүд дондоо орцсон чинь 1 мэдэд 45 минут өнгөрсөн. Бүх мэдээллийг хурааж аваад захирал нь өөрөө суусан. Тэгээд би хэлсэн. За энэ нэг үгийн сүлжээ хийсэн хүүхдүүд бол математикийн чадвар сайтай хүүхдүүд Монгол хэлд орж байгаа нэ. Зохиосон хүүхдүүд нь уран зохиолын авьяастай хүүхдүүд ээ. Тийм ээ. Энэ бол яв цав хүүхдүүд ээ. Энэ бол одоо уран зургийн авьяас ингээд би танаа хүүхдүүдийг нэг 45 минутад 5 ангиллаа да багш минь хөгжүүлэх одоо сургалтын технологи гэдэг энийг л бид нар уг нь сэтгэл судлаад ингээд номлоод байгаа юм шүү дээ гэд. За тэгээ энэ нь болохоор миний сэтгэл судлалын 1-р дэвтэрт байж байгаа. Дараа нь бөөр хийж хожим хойно ингээд миний номны хуудас болсон. За дараа нь гоц авьяасыг тодорхойлох гэсэн чинь хүүхдийнхаа дэвтрийг нэг эмэгтэй бүгдийг ингээд барьж ирээд үзүүлсэн чинь нямба юм аа их хөдөлмөрч юм аа. Тэгээд би одоо засгийн газрын тэтгэлэг авмаар байна. Миний хүүхдийг гоц авьяастай гэж тодорхойлоод өгөөч гэд. Тэгэхээр чадахгүй шүү дээ. Бид нар тэр дундаж одоо үзүүлэлттэй тэр тохиргоо хийсэн тест байхгүй бол тэгээд учирлаа тайлбарлаад хэлсэн чинь над руу ирнэ харж байгаа юм чи тийм л байсан. Та ч одоо тэр доктор хүн бидтэй л гэсэн тийм ээ л гэсэн. Тэгээ одоо энийг хийж чадахгүй юу гэсэн чадахгүй л гэсэн. Тэгээд буруу оншилж болдгоо юм аа гэсэн. Яг л бид нар мэдхгүй маш олон зүйлтэй тулгардаг учраас хамтарч хайгаад шийдлийг олохгүй кейсүүд танарт тулгарч ийсэн гэж би бодож байна. Тэр тохиолдолд зүгээр л үнэн зүгээр. Тийм. За дараа нь болохоор оншилж өгнө үү гэд 4 настай охин маань гинтгээ ээрчлээ гэсэн. За тэгээд тэр чинь мэдээж богино хугацааны ч гэсэн зөвлөгөө юм чинь тийм одоо би нэг ирүүлсэн тэгтээ зүгээр л өрөөндөө хүлээж авсан би тэгтээ хизээч сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөтэй байгаагүй. Тэгтээ л өгчдөг байсан. Тэгээд ягаад гэвэл нөгөө хүмүүс бас их дуртай ирдэг байсан. Зөвлөгчийн өрөө гэсэн хаяггүй гэд тэгэл эдэм билээ бас ч гэж нэг юм хэлэхэд тэр ташрам. Тэгээд би бол ерөөсө толгойд юу гэж орсон гэсэн чи үгүй хараас ирүүл саруул хөөрхөн хүүхдийг одоо согог зүвч рүү явуулаад тэр мө ээж нь дамд арж байгаас ирсэн энэ хоёрыг зоочхоор нэр нь хүччихэ гэж бодоод за би энд ингээ юмаа хийгээ сууж та наадахын өрөөнд доторхыг явж үзээд ингээ хүүхдтэйгээ ярилцах би яг яаж ярьж байгааг ингээ харъя те би ингээ тэгсэн чи тэр хоёр ингээ өрөөнд доторх юмнуудыг сонирхоод наранд гялтгнаад галтгнаад гэл тэгэхээр тэр 4 настай охин гялтгнаад гэдэг үгийг галтгнаад гэлтгэр хөө битээ яриач яриул тэнэг болт гэж хичнээн хэлэх юм бай хой битээ яриач би тэрийг зураад байсан чи ерөөдөө нэг 20 минутанд нэг 24-5 удаа би зураас зурсан байна. Эхний миний тамг бол яасан гэсэн чи ээж бол ямар нэгэн шалтгаанаас хүүхэд ингээд тоглоод ч юм уу хүн дураагаад ч юм уу ээлсэн чинь мань хүн батжуулсан биш үү? Тэгэнгүүт нь зүгээр ингээ гуруулаа ингээ суужгаад бөмбөг хөөрхөндөө гэж би ээж рүү шитгэхээр ээж бөмбөг хөөрхөндөө бөмбөгөөр доолох гойхондоо тэр дууны зүгээр нэг ихний бадгийг ингээ хийхдээ тэр хүүхэд бид нар мэдэн штэ баг хүүхэд бол механик тогтоолдол 3 удаагийн тэр дундаа ийм хөөрхөн холбоослсон тогтоолтыг бол 3 удаа давтахтал бол эрүүл тогтоолттой хүүхэд бол тогтоож ин маш хөөрхөн байна. Тий. За тэгээд тэр ээжд бол яасан гэсэн чи за та нэг 7 хоног бол өөрийнхөө та ингээ 25 удаа ингэлээ. Та зүгээр одоо яг миний өрөөнөөс гарахтаа хүүхдээ битээ эргэж битээ хэл. Тэгээд ээрэд байвал яах вэ гэхээр дугаал харж байна чи өөрөө цаашаа яриад байна шүү дээ тий. Тэгээд танд бас дээрэс нь эрхлээд байна. Хоёр ахын зөв үнэлсэн байна эрхийн мангар болгоцсон учраас тэгсэн гэсэн. Дээрэс нь бол яасан гэсэн чи та зүгээр ингээ Барби сая би зүгээр энэ танаа хүүхдтэй чинь ингээд нэг ерөөсөө бөмбөг гэд нэг 20 минут тоглолоо шүү дээ. 15-20 минутыг бол гараад явахдаа улаасны навч эргэлдэж байна. Хоёулаа Барбиг усанд оруулъя. Та дандаа хүүхдтэй яриа тэгээд тэр хооронд нь та зүгээр тэгээд 7 хоноод ингээд ирээсээ болохгүй над толомж үрдэггүй байх юм бол согог зүүчд очиж үзье. Хил засалчид хандаа. Тэгсэн чинь 7 хоногооч мартцсан нэг 10 багшаа нэрийг юу гинтхэн таны удацдагсныг ингээ мартцсан байна. Нөгөөдөг чи eerхө болцсон. За тэгээ энэ бол дандаа ингээд тэнэг гэдгийг тэнэг гэсээр байгаа. Тэгээд
урагшгүй гэдгийг урагшгүй гэсээр хагаад хүүхдэд ингээд ер нь том хүндэч гэсэн зөв зөвхөрөөсөн хүн бол нэрээ жоохон урагшгүй дуухан гэдэг ийм ер нь тийм зөвлөгөөний кейсүүд байгаа. За тийм учраас энэ дээр бол бид нар зөвлөгөөний одоо лекц биш учраас зүгээр л энэ тулгарч байгаа тэр зүйл чинь бид нарыг өөрөө дандаа ингээд нөгөө нэг мэддэг жоохон мэдлийн маань ингээд үргэлж шалгаж идэг, шавхаж идэг. Тэгээ буруу тийшээ яваад том онш өгөөд бид нар онцлогч ирэх байхгүй. За тэгээ онлайн практик ач холбогдлын талаар энэ харлаа уугийн туршилтыг ингээд ер нь бүгдээрээ мэдж байгаа. Зүгээр л тэр их гэдэг тэгээ энийг бол тэр Маслоугийн онолыг гурвалжин болдод мэдгүй хүнч гэж байхгүй болсон байна. Тэгээ бүр ерөөсө суур хэрэгцээ хангахгүй бол янч гинүү. За энийг ингээд бүгдээрээ болно шүү дээ. Тэгээ болгүй яа. Энэ чинь бас нэг тийм өрсөлдсөн маягийн ер нь тэр харилцааны тэр одоо таранзагт онлын чинь цаад нэг үндс нь бол ерөөсөө энэ халуун илгэсэг дулаан мэдрэмж хүмүүлгэх ч гэсэн тэгээ яваад байгаа шүү дээ. Тэгээ эн чинь бол яаж тавьж өгсөн бэ гэдгээр энд бас мэрэгжлийн бус хүмүүс ингээ ирсэн байвал би маш гүн хүндэтгэлтэйгээр их одоо хандж байна. Тийм учраас энийг маш товчхон хэлчихээ. Зүгээр л ингээд нэг нь одоо тэр төмөр макет байж байгаа. Тэгтээ сүйтэй энэ сар мөчний зулцаг шууд хөгчгөр нөгөөх нь ээжийнх нь үнэрийг ингээ шингээж гисэн зөөлөн ээжийнх нь үнэртэй юм одоо зөөлөн памбагар ийм бүрээстэй. Тэгэд өлсөн сар мөчний зулцгийг бол тийшээ оруулахад бол хэрвээ физиологийн хэрэгцээ нэгдүгээрт ингээ байдаг юм бол тэр сүүн дээр очиод шууд тэр хөтөн төмөр макетны бэлдсэн байгаа тэр сүүх хөх ёстой байсан. Гэтэл энэ жижигхэн сармөгчийн зулцаг бол яасан гэхээр ээжийнх нь үнэр шингэсэн памбар зөөлөн энэ одоо загварт очиж наалдчихэд салахгүй байсан. За тэгээд хүн дээр хийсэн туршилт биш ч гэлээ гэсэн өнчин хүүхдүүдийн асрах газрыг бол ямар нэгэн тийм одоо им тангуугаар нэмэгдэл юугүйгээр зүгээр ингээд өөрийгөө одоо аваад явах тэгээ хүүхдийг хайрлаад өдөржингөө инкрэлээ тэрвэр хий одоо боломжтой ээжүүдэд нэг хэсгийг нөгөөд нэг хэсгийг яг тэр одоо тэр нөхцөлд нь ингээ байлгахад бол тэр өөрөөсөө асрамжинд байгаа тэр ээжүүдийн тэрвэрчээсэн хүүхдүүд дотроос нэг ч одоо оюуны хомсолтой хүн гараагүй. Тийм учраас бол бид нар заримдаа дотоод нэгэнтэл одоо сэтгэлийн дотоод ертөнцөөр ингээ аялж байгаа учраас бүгдээрээ энийг сонсонгуудаа би бас эргцүүлээсэ гэд ингээ бодож байгаа юм. Ажил гэж явсараад хүүхдүүдийн хүмүүсийн тэр их байх, эцэг байх, үүрэг мэдрэмжийн асуудал бол шахагдсан зүйл яаж зүүд бас ингээ яаж хүнийг ингээ юунд хөдөлдөг юм бэ гэдгийг зүгээр тайлбар нь одоо яг сонин учраас тэр шашинлаг биш ийм одоо тайлбарыг бид нар зүгээр одоо тэр Фрейдийн номонд байдаг Робертийн зүүдээр л яг уу маш их гэмгүй юм шиг мөртлөөс харилцааны гажиггүй юм шиг мөртлөөс одоо сэтгэл засал дээр чинь энэ сэтгэл заслын зөвлөгөөний онл арга зүйн үндэс гэсэн номон дээр бол хоёр монгол хүний одоо зүүдэнд хийсэн хийж анх удаа тэгээд туршиж үзсэн задлан шинжилгээ маань ингээ байгаа бас ингээ үзэж болох юм тий. Энэ ийм л зүйд байж байгаа юм. Одоо практик нь яаж ингээ тэр кейсүүдээр нь өөрсдийнх нь энэ онцлтын ажиллаж исэн ялангуяа сэтгэл зүйн зөвлөгөө заслаар одоо ажиллаж исэн хүмүүсийн хувьд бол өөрсдийнх нь кейсүүд бол байдаг шүү дээ тийм ээ. Нэг өдөр ингээд жижигхэн ээжийнхээ гараас барьцсан аавыгаа галт тэргээр үдэж өгж явах юм гин. Тэгээ нүднийх нь буланд нэг сүйт бүсгүй нэг зэрвсгэ харагдаад тэгээд өөрөө тийм нэг эвгүй мэдрэмжтэй тэгээд нэг тийм баярлах эвгүрхэхтэй нэг тийм хачин мэдрэмжтэй зогсож байна гэж ингээд зүудлээ гэж. Тэгээд тэрэнд нь болохоор Фрейд яаж ингээд задлан шинжилгээ хийсэн гэхээр галт тэргээр явж байгаа нөгөө аавыгаа өөрөөсөө холдуулах гэсэн тий. Тэгээд тэр эвгүрхэд байгаа нь тэгсэн хэрнээ өөрөө тэр дотоод одоо нөгөө Эдипийн комплексийн чинь одоо шинж зөрчилнө тийм ээ. Тэгээ ээжийнхээ гараас гэдгшин аав нь яваад ээжтэйгээ дотносох гэсэн тэр одоо далд хүслэнэ. Тэгээд тэр сүйт бүсгүйн зэрвс харагдж ийн гэдэг чинь сүйт бүсгүйтэйгээ харилцахад бол хамгийн тэг болж исэн хүн нь аав нь. Эмчтэр эрэхтэй бол яасан гэхээр гэр бүлийн харилцаа маш сайн, найрсаг, хоёулаа хүүхдийнхээ хүмүүжилд анхаардаг. Тэгээд тэр одоо
нас биед хүрсэн тэр оюутан залуу Роберт болохоор ямар нэгэн гэр бүлийн асуудалгүй. Тэгсэн хэрнээл тархины хор тавдар тусаад өөрөө өхөн гэж бүр газар өчнөө шинжилгээ хийлгээд ямар ч одоо тийм тэр нь батлагдаагүй учраас сэтгэл зүйчдэр оч гисэн. Гэтэл зүгээр л аавынх нь нэг зэрвсгэн хэлсэн коллежид төгсчөөд гэрлүүл яасан бэ, тийм ээ? Тэгэл тэр эн чинь бол уулзаж явж тэгээд тэр чинь сонгодог психоаналист чи удаан штэ. Тэгээд төгсгөлд нь бол яасан гэсэн чи гів гинтхэн Фрейдэд яг ингээд задардгийн даваан дээр уурлаж байгаа байхгүй юу? Би яг ингээд задрах гээд яг болох гээд ингэж явах чинь яах гэж та тэр нэг хараал ийцэн их нэртэйгээ хамт аялал явна гэсэн чи юу гэсэн үг вэ? Нөгөө аавда гаргаж чадахгүй уура эмчтэй гаргаад эн чинь нөгөө нэг тэр үйлчлүүлэгч тэр тухайн сэтгэл зүйчид эрхлэх үзэл буюу одоо трансферийн юу шүү дээ, тийм ээ? Тэр өөрийнхөө авах ёстой мэдрэмжийг өөр хүн рүү шилжүүлж тэрнээс хүсэж байгаа байтал. Тэгээ гів гинтхэм айгүй энгийн одоо зүйлд энэ залуу хүрсэн байж байгаа юм. Төгсгөл нь бол яасан гэсэн чинь заавалжгүй тэгэл нэг бүх юм аав ээжээсээ асуугаал тэдний хамааралд байгаадах шаардлагагүй гэрлээл болиол тий шитгэл юм байна шүү дээ. Тэгээд яг ингэ яваад үзэхээр эн чинь бүр таг амьдралгүйч тийм зүйлүүд бас энд онлуудад бичигдэхгүй. Бид нар ганцхан тэрийг нөгөө гүйцэж бүгдээр ингэ бас тогтоох тийм асуудал. За тэгээд одоо энэ бас эдний байгууллагаас ингээ орчуулад гаргасан Карл Дорожисын хүн байхын сэтгэл заслчийн өдрийн тэмдэглэгээд би өөрөө тэр нөгөө нэг уншижсэн номныхоо хуудаснаас өнөөдөр татж аваад ийшээ оруулсан л да. Тэгээд энийг яг элен далангуу хэлэхэд Рожерсыг уншиж байхдаа надад залхуутай дахин киддгээр скейс нь яваад байгаа юм. 47 дугаар уулзалт гин 87 дугаар уулзалт гин юу ч гин энэ одоо ямар ядаргаатай юм бэ гэсэн чи гів гинтхэн надыг нэг хурцлсан юм энэ дотроос гараад ирсэн гэсэн чи гүт энийг ингээд 16 сэтгэл судлаачийн баг энэ сэтгэл зүйн зөвлөгөөнийхөө үр дүн хүмүүст хүрж үгүй юу гэдгийг бол бүр одоо статистик нотлохотойгоор ингээ гаргачихсан. Тэгээ эндээс бол гарсан юм нь хүнийг ингээ чөлөөлж өгөөч ээ, өөрөөр нь байлгаач ээ. Яг өөртөө хүн өөрөөсөө хүндэрсэн байна. Өөрөө дандаа энэ тэнд ингээд зогцох гэсээр байгаад энэ тэнд хүмүүст ингээд тааруулах гэсээр байгаад өөрийнхөө дотоод мөн чанарыг л ерөөсөө гээсэн тэрнээсээ холдчихсон нь бол ерөөсөө энэ одоо 20 дугаар зууны эмгэнэл гэсэн хүмүүнлэгийн онлынхны нэг том одоо байр суурь нь тэр штэ. Тэгээд ингээ үдсэн чинь тэр хүний идеал бий, тэр хизээч байж л байдаг миний мөрөөдөл би тийшээ зүглэгчгүй. Тэгвэл эйгүү санагдана, муухай санагдана. Тэгвэл тэр ингээ эсвэл нийгэмд ингээ зохихгүй ч гэдэг юм. Тэгтэл бодит би тэр хоёр бол ингээд ойртсон. Тэрийг ингээд судалгаагаар нотолсон. Тэгтээ тэр судалгааны тэр техник нь бол бүр гайхалтай яаж тэгж нухацтай ханддаг байна. Тэр туршилтын группуудыг тэр зөв бидний хийдгээс л бол хамгийн одоо бүр гайхалтайгаар ингээ хийсэн байсан. За тэгээд эднэртэй ингээ танилцаад энэ хүмүүнлэгийн онлоос миний бас ингээд сурж авсан бас нэг тэгээ бусад хүмүүст бас ингээд уриалан дуудсан энэ дотоод аяллаа нэг шижин бол миний сэтгэл судлалын 1-р дэвтэр би ингэж хүсдэг байсан сэтгэл судлалыг нэх гоё ингээ зөөлөн ингээ гулгаж уншсан яруу найраг маягийн бичих юмсан гэж тэгээ одоо хүртэл бичээгүй л явж байна. Гэхдээ эхэлсэн штэ. Өөрийнхөө хүснээр хялбар сурах бичих гэсэн санаагаа энэ номондоо шингээс учраас би зүгээр зориудын биш анхаарал гэдгийг чи хаалганы аясаар савлах анхаарлоо гэж хэлсэн байж байгаа. Өнөөдөр хаалганы аясаар бол дандаа ингээд наашаа цаашаа миний анхаарлын сарнилт бол асар их байна гэсэн үг штэ тий. Эсвэл мэдээлэл ухамсарт орох нэгэн хаалга буюу эсвэл анхаарал гэл тэднийг бүгднгийн тэгээ өөрөөхөө нэрлээд ингээ бичээд ингэсэн чи харин энийг багш нарыг сонирхоод хэлсэн штэ. Гэтэл бүх сурах бичгээ одоогийн стандартын дагуу тэгж бичих бас их боломжгүй. Тэгтэл энд бол би энийг бичсэндээ бас их баяртай байгаа юм. Тий. За тэгээд онлын энэ зарим үзэл санааны хэрэглээг ингээ Монголд аваад үзэхээр академик төвшөнд бол сүүлийн үеийн докторантуудыг галсан жамц докторт ингээ хандаад хэлэхэд бол техмээс гарч байгаа докторийн судалгааны нэг сэдвүүд бүтээл бол яаж байгаа гэхээр
нэг баахан статистик гаргаж ирээд нэг баахан график зурчиж байгаа, урд талд нь хэсэг онол явчихж байгаа. Тэрэн дээр бол ингээд энэ судлуулагчийн дундаж ядаад хүмүүсийн ч юм уу дээд доод дундаж төвшингийн 3 хүний дүр зураглыг ингээд сэтгэл зүйн тодорхойлтыг үг энэ одоо ийм зэргийн төгшөөртэй энэ нь бол ингэдэг гэд тэгчээд тэрнийхээ дагуу тэр зөвлөмжийг гаргах ч юм уу. Энэ чиглэлд лөө бол оюун гэрэл докторийн диссертацаас эхлээд тэнд бол Кетлийн тестийг тэр чинь одоо диспозиционал онол шүү дээ. Тэгээд тэрнээс тулгуурласан одоо тэр гайхалтай тест нь гарцсан байж тэргээр авсан судалгаа бол яг энэ өнөөдрийн лекцтэй холбоотой ингээ хэлэхэд бол тэгвэл гараад ирсэн тэр ахлагынгийн сурагчдын одоо тэр профилийг үгээр тайлбарлал. Өгөх сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэл гарга. Энд одоо тэр оюун бэлэг юу хийгээд бас гаргаж ирсэн шүү дээ нөгөө Векслерийн тестээр судалгаа авчиад яг эмч хүн онцлогоо бичиж байгаа юм шиг өгөн IQ-тэд тэгээд өгөн бусан тэд ерөнхий дүн тэд энэ хүний одоо ерөнхий онцлогийн ингээ графикаар зурчаад доор нь сэтгэл зүйчийн өгөх зөвлөгөө аль талын оюун ухааны талын хөгжил нь төлхөө энэ хүн анхаарч өөрөө дагаж явах юм алийг бас ингээ яах юм бэ гэсэн. За иймэрхүү юм бол ингээ бас хийгдэж байгааг би бас хэлье гэж бодсон юм аа. За тэгээд ер нь болохоор өөртөө сэтгэл зүйч байхад хүн амыг чиглүүлэх нь та гэртээ очиод өнөөдрийн лекцнээс нэг жоохон ч гэсэн юм хэрэглэхгүй болвол суусны хэрэггүй гэж нийтэд уншсан лекцэн дээр бас гараад явж олон чөлөөтэй сонирхолгүй байвал гэдгийг бол хэлдэг байгаа. За тэгээд тэр нь болохоор хүмүүст бол маш их мэдээлэл байна. Тэрнээс ингээд сонгож аваад өөрөө хэрэглэх. За жишээлх юм бол тэр зүгээр одоо манай Батболд гештальтыг бол маш сайхан ингээд орчуулсан тэр арга техникүүд бол гайхалтай өмнө лекц уншсан байна. Тэгвэл тэрийг ингээд Монголоос харсан чинь Монголын одоо шилмэл өгүүлбэрүүд дотор бол Дармин Батбаярын үл үзэгдэгчгээ байж байгаа юм. Зүгээр л энд одоо тэр задраагүй гештальтын үеийн тхий хоосон бодод эргэлдэж намайг үргэлж надад зууралдаж зовоно гэдэг чи одоо тэнд байж байгаа байхгүй юу? Юмаа бичээл сугсан чи араас нэг хүн өнгөгээл. Эргээд таарсан чи хинч байхгүй. Халах байштэйгээ дахиад суусан чинь дахиад араас нэг хүн өнгөгээл. Юугүйрэхэд галдгоонд ороод суусан чинь бас араас нь өнгөөгөл. Тэр баатартай нуулзвал бид нар задлж өгнө шүү дээ тэрийг. Хүүхэд ингээд сүнс байдаг гэдээ айгаад байх юм бол зөөр яаж задлах вэ гэвэл жижиг техник нь бол хүүхэлдээ шүн харанхуй тэгээд энэ сүнс явдаггүй өрөөнд явдаг. Тэгвэл тэр сүнс юм иддэг. Би харсан. Сүнс бас хүүхдүүдтэй. Тэгэнгүүт нь хүүхэлдээнийх нь өмнө ингээд чихэр тавиад хонуулах те. Тэгээ харах бас гэрэл унтраагаад гих мэтлэнгээр зүгээр одоо гештальтыг задлах зөндөө орон жижиг аргуудыг манайхан бол ингээд нэлээд сайн хэрэгэлдэг байх гэж бодож байна. За Эриксоны онолоос бол бүх нийтийн бидний өөрсдийн алдаанд энд сууж байгаа хүмүүсийн алдаанд юм уу эсвэл бас цаашаа дамжуулж өгөөс одоо залуучуудыг бид нар бол тэг инг тийм бай юм бай гэд ерөөсөө хүмүүжүүлж болохгүй. Тэнд нэг гол үзэл санаа байгаа. Залуу ахмад үеийн хооронд бол мораторий буюу энэ одоо тохирол хилцээ хийгдчихэж тэр хилцээндээ хүржиж бид нар тэднийг бол залах ёстой гэж. Тэгээ бид нар дандаа тэгнэгээ тохирчоод бид нар ингээ хийдгүү. Тэгээд нэг ав бол уцаар бас тулгаж яана тэр тулгах хэрэгтэй найз. За мега чи одоо юм мэддэм бол сэтгэл судлаач юм бол туслах манай хүүхэд наа чи ингээд хизэнээс эхлээд гэртээ хонохоо боцыг бөөмөд шүн ингээд өөрөө 5 цаг таалга дуурахад бол мань хүн гадаа гараад PC тоглоомын газар ингээд тоглож чад орж ирж байна. Үдсэн чи ерөөсөө бүх хичээлээ бүгдийг тасалсан байна. Тэгээ шалтгаан нь юу гэж байна? Гэхдээ би хүн уулзах хэрэгтэй гэсэн чи уулзаж муулзаад байх юм байхгүй. Мэддэг юм байвал алив хэл надаа. Тэ. За тэгээд хэлээ даргаал хэлээ тий. Тэгээ яасан гэсэн чи ягаад тэгээ бүх хичээлээ чи өмнө нэм юм байдгүй байсан гэсэн чи хүүхдийг ингээд буруу хүмүүстэй нийлээд байна гэд ахлах ангид нь өөр сургуульд шилжүүлсэн. За тэр хүүхэд бол сургуульдаа дас чадахгүйгээр хийсэн юм нэрсэл PC болсон. За би чи зөндөө цогсон гэж байна. Цогхгүй зодохгүй. Чи бол хичээлдээ явна. За зүгээр нэг 3 зүйл тохирсны ганцыг л хийлгээд. Тэгээд
Эхний удаадаа бол бид нар ингээд тэр одоо детерминизм бол өнөөдөр яригдана. Хүнийг ингээд гаднаас урамшууллаар ингээд дандаа аргамжаад сургана гэвэл тэр чинь дандаа гадны юм шүү дээ. Тий. Тэгтээ бүр мөсөн хүүхдийг алдах уу, бүр мөсөн хулгайч болох уу гэсэн тохиолдолд бол эхний удаад бол ийм эрсдэлтэй аргуудыг бас ингээд хэрэгэлдэг байгаа. Тий. За тэр нь бол яасан гэдгээр ямар нэг юмар дэнчин тавих. Дэнчин бол ингээд маш тэр хүүхдийн хувьд л их ач холбогдолтой байх хэвээр. Тэгээ энэ дээр ямар дэнчин тавьсан гэдэг чинь тэрийн тэгээ хүүхдтэйгээ ярьж ягаад болгоомжтой. Тэрийг буруу оруул энэ арга хэрэгждэггүй. Надтай л тэрийг л эргэж зөвлөөрэй гэсэн чинь нөгөө сайхан дураараа найз маань бас багш хүнэлтэд яасан гэсэн чинь би амлцсан шүү мэга гинэ. Юугаад амлцсан гэсэн чинь чамаг ерөөсө бүх хичээл дээр он цураал тэгэл ерөөсө PC тоглохгүй байх юм бол хавар буцаага хуучин сургуульд чинь намар шилжүүлнэ. Тэгээ чив чимээг басна өстө гайхалтай сайн байна гинэ хүүхэд нь. Хавар над руу уцаж чинь. За мега минь одоо нөгөө тэр сургуульд нь шилжүүлэхгүй байх арга заагаад өг гэсэн. Тэгэхээр би тэр аргыг бол зааж өгөхгүй. Энэ чиний гаргасан шийдвэр. Чинийг бол хүүхдэд нэг бол буцаа. Харин буцаахтаа чи тайлбартай буцааж болох юм. Дахиад нэг ганцхан найдвар хоёлаа ганц зүйл дээр тохирё. Чамд одоо ямар нэгэн би юм энэ шиг юм болцол тавихгүй. Миний хүү зүгээр л ингээл тэндээ очиж чи сайн сурах сурна. Унган сургуульд очиж найз нөхдүүд дундаа байх юм бол таал орж гисэнгээ хардаад байгаа болохоос би хэнийч нүлэн дугна автаагүй. Би сайн онц сурж исэн биз дээ гэсэн чи сурж исэн. Тэгвэл дахиад энэ чигээрээ сурна. Одоо гайхалтай мундаг инженер тэгээ бизнес сайхан залуу явж байна. За тэгэхээр бид нар бол яаж ийм нөхөр тэр тохиролцоо гэдэг юм чинь тэр механизмыг мэдэхгүйгээр ингээд худлаа амлаж тэгээд энэ бол одоо өнөөгийн өсвөр үеийнхэнтэй харилцах харилцааны Эриксоны тэр одоо онлын нэг гол зүйлийг бол ингэж бид нар ингээ хэрэгжилж байсан. За онлын үнэлгээ бол их олон янзаар байна лээ. Тий. Ер нь байгаа бид нар мэдж байгаа. Тий. Тэрний тэгээд ерөөсөө энэ дээр ч юм бол ерөнхийдөө өнөөдөр бол энэ хоёр онол дээр Роджерс Фред хоёрыг зүгээр л ингээд харуулсан байж байгаа. Тэр шараар байгаа нь болохоор мэдээж хэрэг хүмүүнлэгийн онол бол их чөлөөг одоо дахин шүтсэн онол штэ. Нөгөөх нь бол биологийн детерминизмыг маш хүчтэй хатуу. Тийм учраас хүмүүс бол жоохон утгагүй ч юм шиг үргэлжил ингэдэг байгаа. Багадаа ингэж гисэн учраас л одоо болохоо байчлаа гэж. Гэхдээ бидний толгой орон зайд ерөөсө хүн болж амьдрах тэр замналд маань ингээд юу үлдсэн бэ? Бүгдийг ингээ багаас нь аваачаад ингээ нөхцөлдүүлчихсэн юм бол тийм ээ. Гэхдээ тав хүртэлх наснд гэж их олон эрдэмтэд хэлдэг байгаа. Тий. За Орсын эрдэмтэд тэгээд дээрэс нь Фрейд тэгээд дээрэс нь одоо Адлер тав хүртэлх наснд ер нь суурь тавигдана гэж хүний хүмүүжил хөгжлийн. Энэ нь зөв тавигдчих юм бол цаашаа уг нь яг нийгэмд зөв эрүүл хүн гэдэг утгаараа зөв штэ. Тэрнээс биш тэр зовж байгаа хүний чинь буцааж тэрийг залруулна гэдэг маань өөрт нь хэцүү штэ. Тэгтэл манайх зүгээр ийм юмнуудыг сонсонгуутал эсвэл харангуутал бас заримдаа олддоггүй. Жишээлх юм бол бүр яагаад ч олохгүй миний хамгийн удаан ажилласан хүн бол 2 жил 5 сар ажилласан нэг бүсгүй байдгийг. Тэгээд тэр хүн рүү харж чаддгүй гэсэн асуудалтайгаар над дээр ирсэн. Тэрнээсээ болоод ажилч хийж чаддгүй яадагчгүй тэгж ярих юм бол өөрөө манай мэргэжлийн хүн. Тэр 4 жил бол нэг сургууль төгсөхдөө самбарт ганц ч одоо хүн рүү харж чадахгүйнхаа харгаагаар самбарт гарч хариулахгүй төгссөн байгаа юм да. Тэгээ ажил хийж чадахгүй. Ингээд тоо бүртгэлийн системтэй холбоотой ах トゥ нэрхээ бизнес дээр ажиллахаар хүн нүүр рүү харахад нь л нөгөө дансаа хийдэг. Тэгээ тэрний ингээд ерөөсөө учир нь олдохгүй битээр ямар фрэчиг тийм гипноз хийх юм биш те. Яруулаад ч ингээд олдохгүй. Тэгээд нэг шийдвэр зүгээр практик дээр гарсан. Яг одоо байгаагаас нь цаашаа явъя. Одоо байгаагаас цаашаа явах бол асар их боломж байгаа шүү дээ. Ер нь тэгж явдаг. Энэ дотор төгс хүн айл өрөх гэж байхгүй шүү дээ. Бүгдээр л одоо байсан асуудал дээрээс л цаашаа ингэ явдаг байж байгаа те. За тэгээ ер нь энэ детерминизмыг хэрвээ
ингээд сул дунд зэргийн аль альнийг харгалцсан гэдэг бол бид нар бол эндээс чинь яг ингээд ливч шиг савлж хаяада хатуу детерминизмыг хаяада тэр хүмүүнлэгийн үзэл баримтлалыг хэрэглэх тохиолдол бол ингээд зөндөө гардаг байж байгаа. Яг хэрэглэн дээр бол тэгээ энийг бол ингээд араад үзүүлэлтийг бас ингээд гаргаж ингэж одоо ашиглалчилж бас харуулах зүгээр нэг хувилбар. За хэрвээ эрхчлөө ба детерминизмын энэ практик асуудлыг хөндөд үзэх юм бол яагаад эрх чөлөөнөөс зүгтхэн үзэл баримтлалыг Фром ингээ гаргасан бэ гэвэл миний эрх чөлөө чинийхээр хязгаарлагдана гэж. Би тэгэл ерөөсөө өөрийнхөө харуул хамгаалтынхныг л хүн бусаар харилцах юм бол бит хоёрын толгой авь адилхан шүү дээ. Би баян хүн байлаа гэж бодоход. Намаага нэг дөнгөхтэй гэж шүү дээ. Хамаг чухал харуул манагийн маань хариуцж байгаа хүмүүс. Тий. За тэгэхээр энэ асуудал. За эсвэл одоо хүн төрлөختнийг одоо ингээд хэрвээ яг үхлийн зүүн бэлгээр ч юм уу Танатосын тэр одоо хуулиар бол бүтээснээ нураадаг, сөнөөдөг. Тий. Гэтэл зүгээр энэний эсрэг амьдралын зүүн бэлэг нь бол үхэл хагацлыг хүн яаж давж туулдгийг зүгээр одоо хүнд хэрвээ тэр Фрейдийн хийснээр тийм их одоо ухамсаргүй энерги хоримтлагдчихэд юм бол тэрийг уур хилэндээ ч ялгаа байхгүй, тэр сексуальны энерги хувьд ч ялгаа байхгүй, үзэн ядалтанд ч ялгаа байхгүй. Тэр энергийг хүн ямар нэгэн гарцаагүй болсон үедээ зөв зацуурлана гэвэл хүн төрлөختний түүх болсон одоо тэр Таж Махал гэж юм тийм ээ. Гэх мэтлэнгээр. За тэгээд сөрөг энэ дадлыг бууруулахад бол детерминист онол бол ялангуяа ухаарлынхаа шатнаас өмнөх хэсэгт бол миний практикт бол хэрэг олж исэн. За зүгээр л ингээд өнөөдөр шиг нийтийн лекцэн дээрээс бол зүгээр эмч нарын ч байлоо ингээд зүгээр сонирхсан иргэдийн хөдөө аймагт явуулж исэн энэ одоо лекцэн дээрээс ингээд үзэхэд бол ямар байсан гэхээр тэнд сууж байгаа бүх хүмүүс бол эхлээд би ямар ч асуудалгүй манай нөхөр асуудалтай, манай хүүхэд асуудалтай. Бид нар ч бас нэг хөөрхөн нээгднэ, нэг юм хөө зүгээр зөвлөсөн зөвлөгөөний тэр өөрөө өөртөө сэтгэл зүйж явах тэр сургалтууд дээр болов. Тэгсэн чинь зүгээр л хүмүүст ингээд 3 хоногийн сургалтанд бол тэр сургалтнаас хүн цаашаа юм олж авах тэр сэдлийн төрүүлнөхөөс 3 хоногт бол бид нар ямар юмныхын үр дүнд хүрэх вэ? Гэхдээ сэдлүүд их гоё гарч ирдэг. Энэ бол хүмүүс сонгодог жишээгээ ярихад би бас Монголын сэтгэл судлаач гэсэндээ миний хувьд бол энийг сонгодог жишээ юм байгаа. Нэг ээж ийм даалгавар авсан. 2 айлгүй охин байна гинэ өсвөр насны эмэг бүгжийг аваад амс тэрхөөгийн ураад хичээл хийдгүү. Тэгээд тэр хоёртойгоо зөвхөн өнөөдөр л ингээ маргааш өглөө хичээлд ирэхдээ уурлахгүй та хүрээд ирээ гэсэн. Тэгээд уурлахгүй хүрээд ирээ гэсэн чинь ерөөсөө л уурлахгүй. Тэгэл болоо юу гэсэн. Уурлахгүй. Тэгээд нэг үг хэлнэ. Яг л их хүн гаруул чанараараа миний 2 охин наашир ээж нь үнсий гэд ингээ гоё хэлээд татаж үнсээд ир. Болоо юу болоо. Тэгэл маргааш ирээл наатах. Тэгээд яг гэлөөгөө орох бол ингээл гутлаа арчих бол ингэсэн чинь нөгөө тэ шавар шавхаад гიშ гэд ингээл хийсэн. За уурлахгүй аль цаашаа өвчих нь. Галтгоороо орсон чи хоол хийгээд тавьчих чинь амсч үтэл за нэргээл ингээл за тэгэл сайхан 50 2 шат өнгөрөөлээ. Харсан чинь бүр даалгавраа хийгэж өглөхгүй бол хийх шинжгүй байна гинэ. За түүнийд хийхгүй бол дээрээс өөрөө мэддэг гэл дугаал байсан гинэ. За тэгээд ингээд төвчээд байсан чинь нөгөө хоёр нь гатарч гинэ. Тэгээ арай гатарлахаас өмнө одоо 2 дахь шат руу орох бол тийш унтах төглөө штэ. Тэгтээ нэг юм хийж ийн гинэ өглөхгүй байсан чинь бас дандаа ч тэгэж хэлүүлэхгүй хийдгэл юм байна гэж олж харлаа гин. За дараачийн даалгавар хийх болж гиндэ. Миний 2 охин наашир ээж нь үнсийг гэлтгсэн чи нэг л зохиомл нэг л нялуун санагдаад яг би чамд хайртай гэж хэлж байгаа юм шиг эвгүй иргээл нэг маш эвгүй. Энэ мэдрэмж ийм эвгүртлээ надаас хүндэрсэн гэж тэр эмэгтэй хэлсэн. Тэгж байгаа дундуур нь хэлчихэж гинэ. Загнаач хүүгэн, хайрлаач хүүгэн, аливаа та хоёр нааширдаа үнсий л гэсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө хоёр нь уурыг хөргсөн гинэ. Юу гинэ? Үнсий гинүү гэдэг ингэж. Гэхдээ яаваа их нь хүүхдээ үнсч чадгүй юм наашаа хүрээд ирсэн чинь нөгөө хамаг дохоо зангаа нь яг таснараа гараад ирсэн. Тэгэл болоо. Тэгээ араас нь ингэсэн гинэ. Юу хийх гээд байгаа юм? Тэрийг хэлчихэлдэ өнөөдрийг сайхан зонтой байна. Загдагч хөө гэсэн гинэ нөгөө хоёр нь.
Тэгээд эн чинь зүгээр л энэ хүн бол маргаашийн хичээл бол харилцаа дуу хоолойд тэгээд зүгээр ингээд тэр давтамжийг тоолоод тэгээд тэрийг ингээд хязгаарлаж эхлэх маш олон гоё жишээ. За эдгээр бол зүгээр бид нар ингээд ерөөсөө л одоо энийг чи яах юм тэгээд дуу хоолойн ингээд сурцсан хүнийг болохоор би зүгээр бихеризмыг бүр тэрчгээр нь таягдаж хайдгуу. Тэндээс бол нэгэнт л намайг тэгээд 40 хэд хүртэл хоёр охинтойгоо дэж харилцуурал би тийм харилцаанд сурчсан тэрийгэ хэвэн гэж үзээд миний хоёр охин даалгавраа хий, миний хоёр охин найшир гэдэг нь эвдэрсэн гэдэг чи харилцааны гажиг штэ. Энийг тэгээ буцаагаад давтамжаар нь задлахаас өөр арга байхгүй. Тэгж байгаа нэг өдөр гинтгүү ухаарна. Тэгтээ энд нэг хугацаа биш. 21 хоногоос тэр задлах үйл ажиллагаа хийхгүй. Сараас хэтрэхгүй. Тэгээд дараагийн сарнд би Италидын дараагийн бэхлэх нь тэгээд тэр хүн өөрөө ингээд ямар гайхалтай юм байсан бэ гэснээр нөгөө орж ирсэн хэлээд байгаа тэр өөрийнхөө эрх чөлөөгөөрөө тэгээд гоё сайхан харилцаад аз жаргалаа эдлээд ингээ явнаа. За тэгээд за энэ дотроос нэг сэтгэл судлыг за тэр дээрх кейсүүд нь яах вэ? Иймэрхүү кейсүүд ингээд зөндөл байх юм. Сэтгэл судлаар маань ингээ хүмүүс жаахан тоглоод байгаа нь жишээг л яг авцсан. Яг зүгээр таньдаг хүн ингээл тий. Тэр манад докторт орох гээд ирээд бид нар аваагүй маа. Тэгээ дараа нь сэтгэл судлаач тэгвэл болно гэсэн. Болсон сурагтай байхаар нь асууж байгаа асуулт байхгүй юу? Сэтгэл судлал суралцж байгаа гэлөө гэсэн чинь тийм ээ тийм тэгсэн хэрнээ би бүр сэтгэл заслын зөвлөгөө он дарга зүг ингээл заагаал ингээл явж байгаа гэж нөгөөдөг чинь тэгэхээр нь би асуугаад байсан. Одоо хэцүү штэй гэсэн чинь зүгээр багшаа уншаал зөвлөөл. Ийм амархан. За тэгээ энэ болохоор тэгээ одоо хүн цоогноо гэж хүрхэн хүүгийн тэ дэмбэрлийг магтдаг шиг. Ингэж одоо бас буруу хамаагүй цоорох юм бол биднэрт бас хэцүү. За мэрэгжлийн үзэл баримтлал тэгээд би чинь тэрнээсээ эхэлсэн шүү дээ. Мухардаж эхэлсэн байгаа, алдаж эхэлсэн байгаа. Тэгээд жоохон зовсон байгаа. Тэгээ одоо надаас хэрвээ ингэж асуух юм бол би яг үнэхээр өөрийгөө зүгээр тэгж бодож байгаа юм. Би ер нь жаахан тийм ер нь эхлэхдэг маягаар л ингээ онлоо хэрэгэлдэг, ашигладаг. Тэгээ эн чинь бол аль онлуудаас аль хэрэгтэй тусдаа тухайн үед шаардлагатайг нь л ингээ авч хэрэгэлдэг юм болоо да. Ингэж одоо бодоод тэгээд тэрэн дотор маань мэддэг ч юм гарч ирдэг, мэдгүй ч юм ингээ гарч ирдэг. Тэгээд тэрэн дээр бас заримдаа мэдрэмж гэдэг ямар ч онолд ингээ заагдаагүй. Тэр багшаа хоёр эхнэр нөхөр хоёр хүүхэд эцэг эхчүүд зөвлөгч үйлчлүүлэгч нар хизээ тэр сэтгэлийн холбоо ингээд баттай тогтож өөрийнхөө бүх зовлон жаргалаа хуваалцаж тэрнээсээ гарах замаа олох вэ гэдэг чинь бол дандаа тэгж нэг одоо статистик магадлаар бас ингээ гараад байдаггүй. Тэглээч гэсэн хамгийн ихний зөвлөгөөгөө эргэж санахт бол толгой дотор зүгээр л ингээ бүх онлууд эргэлдэжсэн бүгдээрээ. Тэгээ тэрэн дотор тэр хүмүүсийн хэрэгэлсэн тэр кейсүүдтэйгээ хамт эргэлдэжсэн. Гэвч тэднээс шал өөр аргаар тэгтээ тэдний ямар нэгэн одоо алхам юм уу техникийн баримжаа нь бол Монгол хөрсөн дээр ингээ өөр болж ингээ бус юм аа. За тэгээд яг энэ сэдвийг ингээ өгснөөрөө те намайг их олон хүний дотоод аялал руу ингээ бас оруулсан надтай хамт бас ингээд аялалцсан цаашдаа тэгээд ийм их сонирхолтой сэдв бол яагаад онлууд бас тийм их амар биш вэ гэвэл тэр хүмүүсийн өөрсдийнх нь одоо онцлогоос тэр тухайн цаг үед нь тэгж одоо бүрдсэн ийм одоо зүйл учраас онлуудын үнэлгээ хийгээд хэрэглээ болвол мөнхийн маргаан дагуулсан гэлээч гисэн чиг баримжаа болсоор байгаа гэдгийг хэллээ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.